Soul Sister тавтай морил Нора байна. За өнөөдөр та хэдтэйгээ ингээ нүүр царайгаа гаргаад уулзж байгаадаа туйлын их талархалтай байна. За өнөөдөр юуны тухай ярих гэж байна гэхээр өөрийнхөө сүнсний сэрэлтийн түүхийг ярангаа тухайн үед энэ үйл явц дундуур алхаж явхад минь хин нэгэн энэ бүхнийг хилээд өгсөн байсан ч болоосай гэдэг гол зүйлүүдийн тухай ярилцъя. За тэгэхээр хамгийн эхлээд сүнсний сэрэлт гэж яг юу хэлээд байдаг вэ гэсэн тодорхойлтыг хэлээд тэгээд өөрөөхөө мэдэрч ойлгосноор бас хэлье. За сүнсний сэрэлтийг гэж яг юу вэ гэд та интернетээс харах юм бол таны өөрийн ухамсарын тэлэлт мөн амьдрал дээр хар хүнцэг эрс өөрчлөгдөх тухай гэж ер нь тодорхойлсон байгаа. Тань нь яг ингээд хар цагаан киног байнга үздэг байлаа гэж бодъё те. Бүх зүйлийг сайн муу гэж шүүдэг байлаа гэж бодоход өнгөтөр кино үзэхтэй яг ижилхэн. Бүгдээрээ одоо хар цагаан зурагттай байж байгаад өнгөц зурагттай болсон үеэ санаал вау гэл яг ингээл шал өөр ертөнц бидний өмнө нэгдэж байсан үе байдаг шүү дээ. Яг түн шиг одоо сүнсний сэрэлт бол ийм драматик хүчтэй надад тохиолдож исэн. Та өмнө нь яг би болохоор сүнсний сэрэлтийг хувьдаа яаж тодорхойлох вэ гэхээр та насан туршдаа нэг хүчил төрөгчийн ингээ багтай амьдарч исэн гэж төсөөлье те. Энэхүү одоо гаргийн энэ дэлхийн агаар танд хортой та энэ агаараар амьсгалвал үхэн гэж бодож хүчил төрөгчийн масктай. За тэр маскныхаа хүчил төрөгчийг байнга цэнэглээд үүнээсээ маш их хамааралтай амьдарч исэн гэж бодоход гинэтхэн нэг өдөр таны хүчил төрөгчийн маск салаад унсыг чинь та зүв зүгээр амьсгалж исэн. Бүр амьсгалахдаа хүчил төрөгчийн масктай амьсгалдаг байснаасаа илүү гоё, илүү таатай, илүү одоо байгалийн мэт ингэж амьсгалж исэн. Миний хувьд бол яг энэ мэдрэмжтэй илүү төстэй байсан. Тэгэхээр сүнсний сэрэлтээ яг яаж эхлүүлсэн бэ гэд бодоход тухайн үед бол би ингээд сүнс сэрхэж байгаа те надад ийм драматик гинтийн өөрчлөлт тохиолдох гэж байгаа юм байна гэж мэдэхгүй. Гэхдээ ямархуу замналаар явсан бэ гэхээр яг хүн төрөлхтний одоо масс сэрэлт буюу 2019 он коронавирусын үед надад ганцаараа аялах боломж олцсон байдаг. За тэр их нөлөөсөн. Ганцаараа аялахдаа ингээд замдаа онгоцон сонсох дуунуудыг татаж авсан байна л да. Тэр дундаа ингээд санамсаргүй байдлаар Don't be afraid of your freedom буюу өөрийнхөө эрх чөлөөнөөс битгий гэдэг дууг татаад авсан байсан. За тэгээ онгоцонд явж байхдаа болохоор өөр дуунуудыг сонсохгүй яг тэр дуунд маш их татагдаал тэр дууг дахин сонсоод байсан. Тэгээ буцаа 90 эртлээ сонссон. За тэгээд яг гэртээ ирээд өөрөөсөө ингээ асуусан. Би үнэхээр өөрийнхөө эрх чөлөөнөөс айгаад байгаа юм болов гэдэг ийм асуултаар миний сүнсний сэрэлт ерөөхдөө эхэлж исэн. За тухайн үед миний амьдралын нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсад амьдардаг те ажиллаа хийж ивэл одоо мөнгө төгрөгөнд санаа зовох зүйлгүй байсан. За гэхдээ хит хитэн байдлаар би өөрийгөө сэтгэл ханамжгүй аз жаргалгүй байгаа юм байна гэдгээ мэдсэн байсан. Тухайн үед яг Америкт амьдарч байхад миний багтаа хийжсэн мөрөөдлийн самбарын зургийг манай ах явуулсан байна л да. Яг тэрэн дээр болохоор ингээд хаав усны зураг тэгснээ ингээд том хар машинтай болно энэ төр гэд янз бүрийн зургийг наасан. Тэгээд тэр мөрөөдлийн самбараа манай ах над руу ингээд гэрээ цэвэрлж байхдаа миний багтаа хийжсэн мөрөөдлийн самбарыг авуулаад би түүнийг ингээд хийжснаа хүртэл өөрөө мартцсан байсан. Тэрийг харсан чинь тэр мөрөөдлийн самбар дээрх ер нь бол бүх зүйл биелсэн байна. Гэвч дотроо би маш аз жаргалгүй байгаагаа анзаарсан. Яг гэхээр Америк улс бол маш илбэг дэлбэг бүх юм ингээ байдаг хангалуун сайхан улс мэт өнгөн дээр харагддаг ч гэсэн цаагаараа би дандаа ингээд хүний нутаг шиг надад санагддаг эрх чөлөөгүй өссөн үедээ одоо найз нөхөд хамаатай садантайгаа уулзах чадахгүй байгаадаа маш их юм сэтгэлээрээ зовж шаналдаг те. Тэгээ тэр мөрөөдлийн самбар дээр байгаа ямар ч том зүйл одоо хүсдэг байсан зүйлс мөнгөтэй болсон ч гэсэн тэр аз жаргалыг хуваалцах хүмүүс байхгүй байгаа учраас би гүндээ маш их аз жаргалгүй байгаа юм байна гэдгийг ойлгоод миний одоо туйлын мөрөөдөл зорилго бол энэхүү эд материалууд биш байсан юм байна штэ гэдэг хамгийн анхны том ойлголтоо тэр мөрөөдлийн самбарын маань зургийг манай ах над руу явуулснараа надад одоо өөрөө ч мэдлгүй маш их том тосыг хүргэсэн байгаагаа одоо хүртэл өөрөө мэдгүй байгаа. За тэгээд түүнээс бол ингээд анхны миний фүк гэдэг ингээд тархин дотор яг пүн гэдэг ингээд нэг зүйл дэлбрээд одоо шинээр хар хүнцийг нэгджилаа. За тэр үед бол
мэдээж одоо маш олон хүмүүс эд материал мөнгө төгрөгөөл хүний аз жаргал бишээ гэж яриад идэг хэрнээ өөрөө яг ингээд амьдрал дээр батлагдах хүртлээр ингээд түүнийг тэгж их оошохгүйгээр мөнгөний төлөө зүтгэсээр байгаад өөрийгөө сэтгэлийн шууранд оруулсан байгаагаа анзаараад за би ерөөсөө л өөрөө миний дотроос гарч илрээд байгаа те би их нутагтай харих ёстой гэдэг зүрх сэтгэлийнхэн дуу хоолойнд хариулаад үүний төлөө ямар нэгэн алхам хийх хэрэгтэй юм байна. Тэнд намаа нэг зүйл хүлээгээд байна гэдэг тэр дуу хоолойгоо дагаж чадзаа. За энэ бүх үйл явц донд гэхдээ би ингээд сүнснээс ирэлт хийх гээд байгаагаа юу руу явж байгаагаа ер нь бол мэдэхгүй л байгаа шүү дээ. За тэгээд Монголдо ирсэн хүсэл мөрөөдөлтөй хүрсэн миний ер нь бас тухайн үеийн туйлын хүсэл мөрөөдөл бол тусдаа гарах өөрийн гэсэн орон гэртээ болох л байсан юм шүү байгаа. За тэр бүхэндээ хүрлээ. Олон жил уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзлаа, хамаатай садантайгаа уулзлаа. Нэг хэсэг бол маш гоё байсан. Тэгээд үүний дараанаас эхлээд тэрхүү намайг сатааруулж исэн чимээ шууганууд арилаад ихэлсэн чинь би яг өөрөө өөртөөгөө тулж эхэлсэн те бас л дахиад л аз жаргалгүй байгаагаа ойлгосон. За Монголд ирэл байр аваад тусдаа гарчвал одоо туйлын ирэх чөлөө аз жаргалтай хүрчхийн юм шигээр бас дутуу бодож ийсэн аа ингээ анзаарсан. Америкт байхдаа шинээр өөртөө үүсгэсэн байсан нэг мөрөөдлөө биелүүлэх гэж оролцсон. Тэр мөрөөдөл юу вэ гэхээр Нью-Йоркд явж байхад Central Park гэдэг хотын төвдөө маш том гоё парк байдаг те. Тэр парк дотор ингээл миний үеийн болон надаас ахмиг насны залуучууд ингээ гүүж байгааг би харж исэн л да. Эрэгтэй эмэгтэй хүмүүс. Тэгээ тэр хүмүүсийн одоо бие хаа маш гоё те тэр гүүж байгаа үед хүмүүс ингээ орчлон ертөнцөөс тасарсан юм шиг те ерөөсө гадаад ингээ зүйл анзаарахгүй дотроо л нэг гоё юм болоод байгааг би ингээ анзаарсан. Тэгээ тухайн үедээ болохоор за энэ гүүх ер нь ямар гоё харагддсан бэ нэгдүгээрс те хоёрдугаарс энэ дотор нь бас их нэг сонин гоё зүйл болоод ах шүү вэ шүү гэдэг зүгээр халтхан бодол төрсэн байснаа гинт одоо ганцаараа ингээд маш их завтай болоод эхлэнгүүтээ санаад за тэгээд манайх тухайн үед үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй их ойрхон амьдардаг байж азар таарад өдөр болгон хүрээлэн рүү очиж гүйдэг болсон. За тэгээд хүн гэдэг чинь ерөөсөө mind, body, soul гурвын комплекс буюу бие махбод, оюун ухаан, сүнс гурвын цогц гэдэг те. Энэ гурвынхан аль нэг рүү та гүн гүнзгий нэвтэрч хүрч чадвал нөгөө хоёрдоо ч гэсэн нөлөөлд юм байна гэдгийг өөрийнхөө биедээр мэдэрсэн байдаг. За тэгээ миний сүнснээс ирэлтийг хамгийн хүчтэй байдлаар эхлүүлсэн зүйл бол би гүйж эхлэе гэж шийдээд 1 жил гүйсэн байдаг. За тэгээ яг тэр 1 жил гүйгээд явж явах хугацаанд нэг л өдөр би ингээ хүрээлэнд байж исэн чинь фүк гэдэг ингээ нэг сэрж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Яг одоо түрүүн би хэлсэнчлэн тэр нөгөө нэг байнгын хүчил төрөгчийн масктай байж байгаа тэрийг аваад ингээд нэг сайхан чөлөөтэй амьсгалж байгаа мэт одоо санагдсан байт юм аа. Тэгэл эхэлсэн чинь нар бүр шал өөр тусаад намайг миний хажуугаар зурж байгаа хүн болгоны дүр төрх нь өөр харагдаж байгаа ч гэсэн тэр дүр төрхний цаана яг ижил байна. Хүн болгоно надад нэг юм бурхны дүртэй мэт санагдаж эхэлсэн тий. 2-7 хоногийн турш маш юм өндөр дэлгөөнд автамж одоо нэг юм диваажинд байгаа мэтэр надад санагдчихсэн бүх зүйл ямар хайр юм бүх зүйлийг ойлгоол тий бүх зүйлийг үнэлж чадаал баярлаад маш их баярландаа ингэж уйлж исэн. Ингээл болчдгийм байхтаа л гэж тухайн үедээ бол бодож исэн. Гэтэл энэ бол одоо ингээ хамгийн анхны харах үнцэг dramatically буюу фүк гэж одоо их сонин өөрчлөгдөж байгаа энэ үйл явцын дүнгэж энэ том аяллаа те эхлэл байсан юм байна гэж ойлгодог. За ингээд яриад эхлэхээр маш олон асуултууд хүмүүсээс ирдэг те. Надад одоо өөрийнхөө шинж тэмдэг хэлээл надад ийм зүйл тохиолдоод байна. Энэ яг ингээд сүнснээс ирэлт муу юм уу гэд ингээд өөрт итгэлгүй байдлаар ингээд эхэлдэг. За сүнсний сэрэлт гэж нэрлээд байгаа болохоос биш. Ерөнхийдөө энэ хүмүүсийн амьдралд яаж тохиолдд юм бэ гэхээр за хин нэгэн хүн хайртай татны хүний алд байх. За эсвэл гэр бүлийн салалт амьдралд нь огцом өөрчлөлт гарах үедээ энэхүү ер нь хар хүнцэг гинт их огцом өөрчлөгдөж амьдралыг хайрлж эхэлдэг энэ мэдрэмж рүү орж эхэлдэг. За тэгээ миний харж исэн одоо өмнө итгэж исэн зүйлс бүгдээрээ худал хуурмаг байсан байж тээ. Өөртөө үүсгэчихсэн байсан зүйл байна гэдэг энэ мэдрэмжийг л ер нь сүнснээс ирэлт гээд байгаа. За гэхдээ энийг яагаад бид нэр ингээд нэрлээд судлаад байгаа юм бэ гэхээр
Хүний амьдралд ер нь маш том өөрчлөлтийг авчирдаг зүйл бол хүн эцэг эхээ алдах байдаг тий. Олон жилийн ингээд хүмүүсийн туршлагаас харж байхад эцэг эхээ алдах байдаг. За энэ надад үргэлжил байгаад байсан зүйл бас яваад өгч болдгийм байж тээ гэд огцом өөрчлөлтөө зөвөр үнэлж дүгнэж одоо энэ ингээд миний амьдралын харах үнцгийг эрс өөрчлөлөө гэж дүгнэж чадаагүйгээсээ болоод хүмүүс ингээд хит их уу гашуундаа автаад нэг хэсэг гашуудаж явж байгаад дараа нь буцаал нөгөө л нэг хуурмаг ихтгэл үнэмшлийнхаа амьдрал матрикс руу ордог. Тиймээс ч бид нэр одоо үүнийг ингээд сүнсний сэрэлт гэж нэрлээд юуны төлөө хаашаа яваад байгаагаа ойлгох нь их чухал юм байна гэдэг үндсэн дээр тэгээд би ч өөрөө ингээд яваажинд байгаа юм шиг ий баймар юм болоод эн ч бүх зүйл ийм байсан юм уу те яагаад би өмнө энийг мэдэхгүй байсан юм бэ ийм энгийн байсан гэж юу гэд ингээд гайхаад явж байхдаа болохоор энэ тухай ингээд мэдээллүүдийг цуглуулаад за тэр мэдээллүүдэд бүр ингээд донтоод те дөнгөж ингээд сүнсний сэрэлт хийчихсэн хүнд чинь ингээд амьдралын том асуултнуудад хариу эрэхтэй болно шүү дээ. За би тэгвэл ингээд за бүхнийг ингээ ойлгочлаа. Тэгвэл би яах гэж ирсэн юм? Тэгвэл энэ бүхэн яг ямар утга учиртай хүн төрлөختөө юуны хойноос ингээд яваад байгаа юм бэ гэдэг юм маш том гүнзгий асуултууд надад ирсэн. За тэгээ бас ингээ яриад эхлэнгүүт нэг асуулт хүмүүс тавлгарч эхэлдэг. Би ингээ яг сүнсний сэрэлт хийж гинөө гэдэг эргэлзээ төрж эхэлдэг хүмүүс. За та сүнсний сэрэлт гэдэг мэдлэг мэдээллийг авсан таны амьдралд харах үнцгчөө өөрчлөгдсөн өмнөх одоо ихтгэл үнэмшилчээ үйлчлэхгүй байгаа л бол та сүнсний сэрэлт хийж байгаа те хүн болгонд энэ сүнсний сэрэлт ийм драматик гэл яг тэр хүчил төрөгчийн маска тайлж байгаа юм шиг ийм драматик гинти байдаггүй таны сүнс одоо яаж би энэ тухайн цаг мөчтөө сэрий гэж одоо бодож тооцоолсныг те ямар гэрээ хийснийг зөвхөн та мэддэг учраас энд бол одоо туйлын үнэн сүнс сэрхтэй хүний ухамсарт хэлэгдэлтэй заавал ийм мэдрэмж авна гэд ингээ бичсэн лист буюу одоо таны яг шинж тэмдгийг бүрэн тодорхойлох зүйл бол байдаггүй. Гэхдээ ерөнхийдөө бол сая миний дээр хэлсэнчлэн иймэрхүү шинж тэмдгүүд бол зоолттой явагддаг. За тэгээ сүнсний сэрэлт хийгээл амьдрал ийм гоё юм байна гэд ойлгоцсон байсан чинь Dark Night of the Soul буюу маш их харанхуй гүнзгий зүйл рүү унсан байт юм аа. За энэ болохоор яг юу юм бэ гэхээр хэдийгээр ингээд сүнсний сэрэлт хийгээд харах үнцэг өөрчлөгдсөн байгаа ч гэсэн таны өмнөх одоо олон жилийн програмчлал итгэл үнэмшлийн систем нурж унаагүй хിവэрэл байгаа шүү дээ тий. Тэгээд яг тэр итгэл үнэмшлэрээ явъя гэхээр болохгүй. За тэрийг бүр аваад хайчих гэхээр ингээд болдоггүй дотроос ийм хэрэлдэн одоо дотоод өөртөөгөө хэрэлдэж таагүй байдлыг үүсгэж эхэлдэг. Миний харанхуй шүн болохоор яг би хүүхдийнхээ одоо ааваас талахтай ингээл зэрэгцээр бүх юм нийлээл нураал эхэлсэндээ одоо төрсний дараах хямрал, гэр бүлийн салалт тэгээд тэр сүнсний харанхуй шүн энтер гээд ингээ бүгдээрээ л нийлэн нэгдээл ингээд хамтдаа доошоо сайхан унсан байд юм аа. За тэр үед болохоор би бүр нийгмийн хар бараан буюу ухамсарын өөрийнхөө сүүдрийн нэлээд гүнзгий хэсэг рүү орсон. За бүх зүйлд асар их шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Тэгээ энэ бүгд тарих угаалт байсан байна. Энэ бүгдээрээ худлаа намайг ингээд distract хийгээд намайг унтуулах зорилготой юм байна гэд бараг л бүх зүйлийг маш их харааж одоо зүхэж эхэлсэн гэх юм уу. Тэгээд яг үүнийхээ дагуу аюу олон зүйлийг хохирогч болж эхэлсэн. За намайг ингээ жоохон хүүхдтэй минь байхад тэр хүү хаяа явчлаа. Ингээд ямар ч тайлбар өгөхгүйгээр бүр ингээ хаяа явчлаа. Тэргээд миний нөхцөл байдал бол яг өөрийгөө хохирогчийн дүрд тавихад маш амархан нөхцөл байдал байсан л та. Тэгээ би тэр өөрийгөө хохирогчийн дүрд тавиал яваад байсан байж тээ гэдэг хамгийн гол нь саяхан мэдсэн. Тэр болтол бол одоо нөгөө хүнээ маш их ингээ буруутгаад байсан. Сүнсний сэрэлтийн үйл явцад болохоор таныг сэрэх өдөөх зүйлс бол заавал болдог. Тэр өдөөлтийг хэрхэн тосож авдаг вэ гэхээр миний тэр өдөөлт бол эрхчлөнөөсөө яагаад байгаа юм биш үү гэдэг тэр дуу байсан. За тэр дууг би яагаад дахин сонсоод энэ дуунд их татагдаад байгаа юм болоо гэдэг асуултыг өөрөөсөө асууж эхэлснээрээ энэ дуун дээр яваад байгаа чи яг миний амьдрал, миний дотоод сэтгэлд ингээд чимээгүй дуурайд идэг тэр нэгэн дуу хоолойг яг хилээд байгаа болохоор би энэ дуунд их дурлаад байгаа юм биш үү гэдэг. Нэгдүгээрт тэрийг сонсож чадаад Монгол буцаа гэдэг шийдвэр гаргасан нь энэ бүхний эхлэл болсон. Өөрөөхөө ингээд огцом сайн татагддаг зүйлсийг анзаарч чадсан байгаа биз. Одоо би яагаад энэ гүйж байгаа хүмүүсийг хараад надад тэгж их гоё санагдаж би дурлав те. Түүнэн дээрээ үйлдэл хийж чадсан маань одоо намайг сэрэх маш том хүчин зүйл болсон гэж би боддог.
Түүнийг шүүмжлэхгүйгээр өөртөө заавал нэг гарц гаргалгаа хариулт олохгүйгээр би яагаад ингэвэ гэдэг асуултуудыг нэгдүгээрт асуух хэрэгтэй манайхаа. Сүнсний сэрэлтээ эхлүүлье. Эсвэл одоо энэ сүнсний сэрэлтээ эхлүүлчихэд өөрийнхөө учир зангилааг олъё л гэж байгаа бол яагаад гэдэг асуултаар л энэ бүхэн ирдэг. Та асуулт асуухгүй бол ерөөсөө хариулагдахгүй хүн болгонд free will буюу чөлөөт хүсэл гэж байдаг тийм. Таны сүнс буюу таны дээд ухамсар таныг асуулт асуухгүйгаас нааш тань тусалж чадахгүй. Яг гэвэл та өөрийн хүнд оюун ухаанд чөлөөт хүсэл гэж байдаг учраас тэр оюун ухааныхаа удирдлагын доор явна. Таныг сэрхийг хүсэхгүй байгаа мэн гэж бодно гэсэн үг. Тэгэхээр энэ яагаад би ийм зүйл татагдтыг? Яагаад надад энэ траума тохиолдсон? Яагаад би энэ сонголтыг хийсэн гэдэг энэ асуулт бол хамгийн гүн гүнзгий давхарга руу хүрэх одоо таны анзааргыг авчрах гайхалтай асуултууд байдаг. За сүнсний сэрэлтийг тэгэхээр баталгаатай эхлүүлдэг зүйл бол асуулт асуух байдаг. Тэгээ сүнсний сэрэлтээ эхлүүлсний дараагаар болохоор маш их ийм том асуултууд мэдэхгүй их олон зүйлтэй тулгарч за мэдээлэл рүү гүн шумбаж эхэлдэг те. За би бол бүр өдөрт ингээл 7-8 цаг подкаст сонсдог, 2-3 цаг ингээ ном уншдаг. Маш их ингэж өөрөөгөө яг л одоо энэ номыг уншаад дуусгуул хариултаа олох гээд байгаа юм шиг, энэ подкастыг сонсвол хариултаа олох гээд байгаа юм шиг маш их ингэж салгардаж явдаг байсан л да. Тархины шинжлэх ухаанч болох гэж байгаа юм шиг л одоо тэр үг хэллэгүүдийг ингээл цээжлээл маш их тэгж өөрийгөө их хүчилдэг байлаа. Гэвч яг үнэндээ бол тэр шинжлэх ухааны нэршлүүдийг цээжлэхээс илүү манай энэ монгол хүмүүс айгүй агуу байдлаар бүх зүйлийг биднэрт ингээ кодлоод хилээд өгсөн байдаг. За тэр зүр зүйн үгсээс болохоор надад хамгийн хүчтэй туссан нь болохоор Чингис хааны маань хэлсэн үг гэдэг те. Тангууд улс сүнөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай. Миний дайсан надад байгааг сануулж бай гэсэн утгатай үг байдаг. За бас нэг кодлж үлдээсэн зүйл болохоор цаас хэдийн нэмгэнч чичхээс нааш хүн хэдийн ухаантайч хэлхээс нааш хүн хэдий сайнч хэлхээс нааш ер нь мартаж сандаг шүү гэд. Тэгээ сүнсний сэргэлтийн үйл явц дондаа хамгийн гүн гүнзгий ойлгосон зүйл болохоор их сонин одоо надад бас л би өөртөө асуулт асууж эхэлсэн. Тэр Dark Knight of the Soul буюу тэр үед яагаад ингээ бүх юм доошоо зэрэгцэн унваа гэж тэ. Гэтэл яг логик учир зүйн дараалалаар би одоо салсан болохоор Dark Knight of the Soul-д орсон. Эсвэл миний Dark Knight of the Soul буюу сүнсний харанхуй шүү надад тохиолдсон болохоор би салсан гэдэг логик учир зүйн дараалал байхгүй. Энэ бол ингээ долгион давтамжийн хууль эсэ маань гэдгийг дараа нь би ойлгосон. Хэрэг би тэр гэгэрлийн агшинтэй сүнсний сэрэлтийн өндөр давалгааг мэдэрсэн бол энэ давалгаа өсөж явсаар хагаад унах нь тодорхой байсан. Тэр унж байгаа учраас надад тэр унж байгаа долгион давтамжтай нийцүүлээд миний амьдралд бүх зүйлийг оруулж ирсэн. Гэвч энэ нь буруу байсан уу, намайг шийдэх гэжсэн төлөвлөгөө байсан уу гэвэл үгүй, надад дараагийн өндөр хэмжээний анзааргыг авчрах гэсэн ийм зүйл байсан байна. За тэгээд тэр сүнсний харанхуй шүнд ороогүй бол би энэ хүн төрөлхтний ухамсарын болоод хүн төрөлхтний гэдэг чи өөрийнхөө л гэсэн үг шүү дээ. Ухамсарын dark буюу хар хэсгүүдийг хизээж харахгүй ингээд тэнгэрдээгүүр хөөрсөн хөвсөн хүн л явна шүү дээ. Тийм учраас энэ бол одоо зайлшгүй ингээд сүнсний сэрэлтийн нэг үйл явц юм а гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ өсөлтийн дараа та өмнө нь байгаагүй танд анзаарга ирэх гэж байгаа юм а. Тэр ухамсарын тэлэлт өргөн цар хүрээний харах үнцэг ирэх гэж байгаа юм а гэдгийг л одоо маш сайн ойлгож хүлээн зөвшөөрж явах хэрэгтэй. Тэр хүлээн зөвшөөрөлт байснаар бид нэр сандаг. За яг тэр бүхэм доошоо орж байгаа үед л бүх юмыг мартдаг. Тэр доод давлгаанаас яаж гарч ирдгийг ч мартдаг. Ууг нь айгүй энгийн юм байсан байхгүй юу? Одоо байгаа сайн сайхан зүйл дээрээ төвлөрөөд талархах үед л энэ доошоо унж байгаас гарчдаг байтал тэр энгийн зүйлээ мартчихад би одоо маш их мэдээлэл рүү ингээд шунан орж исэн. За гэвч тэр мэдээллүүдийг үзчихсэн шалтгаан нь одоо өнөөдөр ийм зүйлсийг ярих гэдсэн болохоор л бас үзээд байсан байна л да. Тэгэхээр тэр уналтын надад хэрэг болсон зүйл нь болохоор би талархаад гардыг штегээд давтамж дэлгөөний өсгчдээ штегээд гяс санаад түүний хэрэгжүүлж чадсан бол тэр олон их гайхалтай мэдээллийг авч өөрийнхөө үнэн байдал руу одоо санах маа надад ирэхгүй байх байсан шүү дээ тий. Би тэр их мэдээллүүдийг үздэг байсан да одоо буцаага тэр мэдээллүүдээ хүмүүст түгээх хэмжээний болсон байт юм аа. Гэвч одоо ингээд маш олон мэдээллүүдийг өөртөө цуглуулад авчлаа те. Энэ дотроо бид нэр төөрдөг. За тэр төөрөлтийг
би яаж багасгасан бэ гэхээр тэр одоо үзэж харж байгаа мэдээлэл болгоно өөрөө өөртөө хэрэгжүүлэх гэж эхэлж байгаа шүү дээ, тэ. Тэр үед болохоор миний хувьд мартагдсан байсан хууч өвчин маань сэтэрсэн. За багтаа би болохоор нэг экзема буюу арсны өвчтэйсэн. За тэр өвчин маань ингээд маш их сэтэрсэн. За ихэвчлэн арсны өвчин ер нь юу байдаг вэ гэхээр хит их ачаалал одоо мэдрэлийн системийн гэмтэл байдаг. Тэгэхээр өөрөөгөө маш их мэдээлэлээр бөмбөгдөж ачааллуулсан учраас одоо тэр хууч өвчнөө хүртэл сэтрээхэд хүргэсэн байна. За тэгээд тухайн үедээ тэр их мэдээллийн бөмбөгдөлтөн дундаа төөрхөнд бол өөртөө ганцхан амлалтыг өгсөн байдیں۔ Тэр амлалт юу вэ гэхээр өөртөө худлаа хэлэхгүй байх. Мөн бусдад ч ихсэн бусдын сэтгэл хөдлөлийг бодож худлаа ярихгүй байх те. Би хин нэг одоо аз жаргалтай байхад хариуцлага хүлээгээгүй юм байна. Би хин нэгэнд өртөө биш юм байна гэдгээ айгүй гүнзгий ухамсарлаад би хин нэгний сэтгэлийг бодоод худлаа ярих шаардлагагүй, өөртөө худлаа ярих шаардлагагүй юм байна гэд. За үннээрээ л бэй гэдэг сайхан амлалтыг өгснөөрөө. За тэр олон маск буюу layer те өөртөө үүсгэсэн байсан энэ би гэсэн дүр төрхнүүдээс одоо багаар ангижирсан. За үүгээрээ ямар утга санаа хэлэх гээд байна вэ гэхээр их холын мэдээлэл дунд төөрж будилж явхаас илүү таны эцэг их, таны өвөг дээдэс, эмээ өвөө чинь ямар зүр цэцүүг, ямар сургаал ам дамжиг хилэгдэж байсан бэ гэдгийг сануул энэ бүхэн их хурдан байдаг. Таны аврал болох код, таны сэр санах ёстой зүйлсийг ам дамжиг ярьсаар байгаад хин зааж өгсөн танд мэдэгдэхгүй та цаанаасаа санаанд орж ирдэг хилдэг зүйлс байдаг шүү. За тэгээ сүнсний сэрэлтээс ойлгосон бас нэг гол зүйл нь болохоор сүнс танд ойлгох байдлаар заавал хинтүүдийг өгдөг. Хинт буюу будаа эдэлттэй тэмдгүүдийг үлдээдэг. За миний тэмдэг ямар байсан бэ гэхээр би амьдралдаа яг 3 удаа л ийм serious relationship буюу эрэгтэй хүнтэй үерхэж байсан. Одоо ихэнх Монгол нэрнүүд чи 2 үетэй байдэн штэ. Тэр гэд ингээд 2 үетэй те. Гэтэл эхний үе нь тэр 3 хүн маань гуруулаа ижилхэн байсан. Гэтэл би тэрийг яг тэр хүмүүстэйгээ ингээ үерхэд нөхөрлөөд явж байхдаа болохоор огт анзаардаггүй байсан. За дараа энэ гурав чинь дүрээ хувиргасаг яг л нэг хүн байсан байж тээ. Тухайн үед миний ихтгэл үнэмшилтэй хосуудын харилцаа бол за нэг иймэрхүү токсик байх ёстой гэдэг ихтгэл үнэмшил надад байсан байж тээ. Тэр ихтгэл үнэмшилтэй би тааруулаад сонголтоо хийдэг. Тэр ихтгэл үнэмшилт минь таарсан л хүмүүс надад татагддаг байсан байжтэй гэдэг хинт буюу одоо ертөнцийн тохиог гинт ингээ анзаарсан чи айгүй ойлгомжтой байгаа байхгүй. Тэгээд би ийм энгийн зүйлийг хүртэл хүн юм анзаарахгүй л байдсан байж тээ гэд ингэж бодож исэн. За энэ бол яг миний жишээ байла. Тэгээд хэлэх гээд байгаа санаа нь болохоор таны зам мөрд туслагт те таны сүнсний сэрэлтэнд туслах хинт буюу тэр тэмдэг үүнийг амархан болгох будаа эдэлтүүд бол байнга юм байж идэг. Таныг сэрэх тэмдгүүд байдаг. Түүнийг олж хараарай. Энэ юу юм бэ гэж өөрийнхөө дээд ухамсараас асуугаарай те. Энэ нь болохоор ихэвчлэн ийм давтагдмал зүйлүүд байдаг. Таныг анзаарахгүй байхын аргагүй айгүй маш энгийн зүйл байдаг шүү. За тэгээд бичлэгийнхаа төгсгөлд болохоор дараагийн удаа би юуны тухай ярих гэж байдаг гэдэг хинтийг өгье. За энэ бүх миний сая ингээд дурдаад өнгөрсөн зүйлс бол одоо ингээ ярихад маш ойлгомжтой мэт боловч тухайн үедээ туулаад явж байхдаа маш эргэлзээтэй ойлгомжгүй байгаа шүү дээ тий. Тэгээ үүнээс нэг мэдэж авсан үнэн зүйл нь юу юм бэ гэхээр бидний хийх гэж байгаа агуу зүйлдээ бидний зам мөр бол анхнаасаа биднэрт товч тодорхой байгаагүй. Тэгээ Чингис хаан дэлхийн талыг анхнаасаа эзлэх гэж тэр бүхнийг хийгээгүй гэдгийг ингээ санаарай тий. Тэгэхээр та ямар агуу зүйл хийх гэж байгаа нь одоохондоо тодорхой байвал угаасаа энэ бүхэн ямар ч утгагүй болно. Багаар ингээд таны өмнө нэгддэг гэдэгт итгээд өөрийнхөө зам мөрд итгэлтэй алхах нь хамгийн чухал. Энэ сүнсний сэрэлтийг Dark Night of the Soul-д нь удаагаад хэцүү болгоод байдаг зүйл бол бид нөр өөртөө эргэлзэх байдаг те. Би буруу яваад байна уу, зөв яваад байна уу гэж одоо байн ингээд шалгах нь байдаг. Саяны миний надад тохиолдсон зүйл бол ингээ миний тархины сэрэлт байсан. За дараагийн бичлэгээр болохоор миний зүрхний төв нэгтгэхэд надад юу тохиолдсон тухай ярина.
За бичлэгийнхэн төгсгөлд хэлэхэд болохоор энэхүү бичлэг таалагдчихвэл та бүхэн subscribe товчоод даруул манай дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзнэ. За мөн танд одоо сүнсний сэрэлтийг хийгээд ярилцах хүн хэрэгтэй, community буюу нэгдэл хэрэгтэй байвал манай Soul Sister Community төлбөртэй группт нэгдэрэй. За манайхан бол их сайхан хамт олон ингээд хагасаа өдөр болгон сургалт уулзалтыг зохион байгуулдаг байгаа. За дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.